Орой мэд шүү манайхаа. За би өчтөр нэгэн асуудлын талаар бас үзэл бодлоо илэрхийлж байсан. Өнөөдөр бас магадгүй дахиад илэрхийлнэ. Энэ өндөр настангуудаа хайлахгүй, ахмадуудыг хайлахгүй тийм биз дээ. Ахмадууд нь одоо энэ засгийн газрын ордны баруун талын хандаж жагсаал тэмцээлэдэг сая 500 олгыг байл тийм үү. Сая ингээд энэ засгийн газрын шийдвэр бүх ахмадуудын дансанд 1 сарын 1-нд 80 мянган төгрөг орсон. Энийг бол мэдчихэж байгаа. За ингээд дээр нь энэ Монгол банкны удирдлагуудтай одоо хатуу хариуцлага тооцохгүй бол энэ Монгол улсын засгийн газрын ерөнхий тэргүүн гамжийн зандан шатар ерөнхий сайдын гаргасан шийдвэрийг үл ойшоодог. Заяа. Улсын хурлын дараа нэм масрын очрол даргын гаргасан шийдвэрийг бас үл ойшоодог. Заяа. Ийм байж болохгүй та нар заяа. Та тэтгэврийн эмээ өвнө танаас үзэл бодлоо бичээрэй. Хизээж биелэгдэшгүй өөдөөс нь шаардлага тавьдаг. Ойлгож байна уу? Хэрвээ өндөр настан эмээ өвөөнөр одоо 80 хүрсэн өндөр насны эмээ өвөөнөр байгаад ганц нэг үр хүүхэдтэй ам бүлтэй байжгаад үр хүүхэд нь өвчин зовлон янз бүрээр бурхан болсон байх юм бол тэр хүнд өнөөдөр хамтран зээлдэгч олдохгүй. Заяа олдохгүй. За одоо үр хүүхэд нь амар амгалан амьд сэрүүн байдгийн байж тийм үү? Хамтран зээлдэгч хийгээ заавал энэ улсад нийгмийн дадал төлсөн байх ёстой. Заавал одоо төлсөн байх ёстой. За тэрнээс гадна яасан байх нэг үл хэрвээ хүргэн бэрүүд нь өнөөдөр нийгмийн даатгал төлдөг хин нэгэн хүн өнөөдөр батлан дагаад тэтгэврийн зээлийг нь 36 сараар авъя гэхээр авах ямар ч боломж болцоо байхгүйгээр шаардлага тавьж байгаа энэ банкны удирдлагуудаа нэг яаралтай арга хэмжээ аваа. Ерөнхий сайд зандан шатар ерөнхий сайдаа их хурлын дарга нэм улсын учрлаа. Та бүгдийн гаргасан шийдвэр бол зөв гэж бодож байна би. Бас 36 сараар зээлийн өгөөд ингээд ард иргэдэн юу эмээ өвнөр боломжоо бас тэлээд бас нэг 5-3 сар мал мах юу хүн соолныхоо юмг авлаа. Эм тариагаа аав нь үр хүүхдээ зориулд ингээд бүхэл юм төдий чинээний гар сунгад боломжийн байгаа боловч хонглын үзэлт нэг гэрэл аслагчтай манайхаа хонглын үзэлт гэрэл асаад очиод авахгаар холдоод байдтай адилхан хэмжээний ийм амар хүн сурталтай байгаад байгаа байхгүй юу? Энэ банкны новшнуу та нар хөөе. Да ялангуяа хаан банкны энэ новшнуудаа та нар болж дөхөө. Та нарын хаан банкд бид нэр цаг үргэлж шулуулдаг хаан банкд яг үнэн шүү. Нэг итэмээр талах аваад карт уншуулсан ч шимтгэл авч яадаг. Хөдөө орон нутгийн үр хүүхэд рүү ах トゥ нарыгаа мөнгө шилжүүлээд данс шилжүүлэхэд 50 төгрөг авдаг. Ахгүй юм гэж байхгүй шунлын ёроолын дэв шиг болчихсон. Тэгээд энэ засгийн газрын ганцхан энэ шийдвэрийг биелүүлдэггүй. Биелүүлэхгүй байгаа байхгүй энэ чинь яг үнэн гэлээд нүдэн таглаар гард барьцгаар хэмжээний мундаг явахгүй байгаа. Хөгшүүл та нар үзэл бодлоо илэрхийлээ настангуудаа. Одоо өндөр настангуудаа ардаа хийдгүү баймаар байна залуусаа. Одоо энэ тэмцээд байгаа жагсаад байгаа тэмцээд үзэл бодлоо илэрхийлдэг олон зуун дагагчтай улсууд та нар хідэн биенийг хэмлэх гол нь биш. Одоо тэр Үнэн Баазуугийн намын дарга Отонбаатар гэдэг хүнийг одоо тэр Жаган сайхан Отонгоо гэдэг нэг дүү охин байдаг штэ. Тэр шүүмжилжээ. Тэрийг одоо Отонбаатарыг өмгөөсөн ямар олон хүмүүс янз янзын юм ярьж байна. Та нар наад хэрүүл уруулын янз янзын нэгийг өмгөөсөн янз янзын юм ярьж байхаас та нар өндөр настангууд анхаарлаа хандуулаач. Энэ баялагын сангийн хуулийн бичиг шахаж шаардаач. Энэ Монгол улс нийтийн хашигдлоо болж бүтэхгүй бүхний төлөө та нар дуурж явах ёстой үстэй. Дуурахгүй. Үгүй юунд нь хайгаад байгаа Отонбаатар нь асууд хууль ёсны байгаа шалгуучаач штэ. Янз бүрийн аргаар мөнгөтэй баян цадаадан болоогүй юм бол шалгууч нь сайхан байж штэ. Сошиал та нар нэг нэгээ шалгадаг, сошиал та нар нэг нэгээ шүүдэг, өмгөөлдөг тийм ардам биш штэ бид нар ч. Бид ч бас хуультай штэ. За ингээд янз бүрийн хаягнаас хуцгаагаад байна. Тэгээд гадаадын улсын ямар гад улс үлээ чинь иргэд чинь Америкийн нэгдсэн бариад аваачжээ. Манай улсын иргэд чинь бариа аваад яач. Бид нар бас муу санчсан Монголын ард түмэн иргэд чиг өмөөрн заяа бити хуцаад энэ Монгол улсанд тусгаар тогтсон улс үстэй. Солиотой ийм ингээд постлоод хуцаад их хүмүүсийн тархилгаа угаад. Гэхдээ Отонбаатар нь үнэхээр тэгээд та хүн яаж хөдөлмөрж мөнгөтэй болсон байж болно. Би тэрийг бол хараагүй. Би тэр хүнтэй тийм ойрхон байдаг ч угаасаа. Гэхдээ янз бүрийн буруу хүн бол хууль ёсны байгуул 3 өстэй байгуулаад шалгуулаад гараад ирэлтэй. Янз бүрийн баян цадалан болоогүй юм бол
Тэгээд тэр тойрон үргэлжлэн зүгээр зогсоо зайгүй ингээд ирээл оруулаад өмгөөлөөд хамгаалаад тэр одонгоо жаргасаахан одонгоо өглөө тэр эмэгтэр бөөнөрөөс үргэлжлэн тариад ах юм. Станов ч тэгээд яг нийгмийн бодит зүйлийн төлөө дуурахгүй та нар бай. Огт дэлгөө хүмүүс уучин та нар бай. Тэгээ улс төрийн зорилттой юм болохоор сүүсаар тарчин гоо болохгүй шалгуулчаач тээ. Тэр гурван улстай юу албан байгууллагатай байгаа шалгуулалт авдаг шалгуулаад. Үнэхээр янз бүрийн тийм юмар баяжаагүй мөнгөтэй болоогүй бол шалгуулчаач юунд нь хайд сүтсэн байгаа. Ностой асуудыг тэр одонгоо жаргал сайхан одонгоо хэлж идэв штэ. Битгий Нямбаатарыг яриа, битгий тэрийг яриа, 200 сая төгрөг юм өгөө гэд ингээ ярьсан дүр зураг ярьж идэв штэ хүн чинь амнаасаа. Гэхдээ буруугүй бол тийч та. Тэгээ хуцаад байна. Тэгээд саавал ивэд Монголын хууль ёсны байгууллагын нэр хүндийг олон татах гад энэ хард иргэдийн хууль шүүхийн байгууллагад ихтгэл үнэмшлийг үгүй болох санаатай байгаа байхгүй яриа юм. Би одоо сүүлийн 2-3 жил би үзэл бодлоо илэрхийлж байна. Би нэг удаа хууль ёсны байгууллага шалгагдсангүй шүү дээ. Ягаад гэвэл би Монгол улсын хуулийг дагаж мөрдөж шүү дээ. Би үзэл бодлоо илэрхийлж гисэн. Тэгээ Отгонбаатар чи тэр Улсын сайдын нүүрлөө хойж өндөр шийдвэр тэр чинь асуудал шүү дээ. Харин 7 хоногийн ядаг нэг ял масаад ах юм байхгүй шүү чинь 7 хоног. Зөв явах юм бол зөв явал зөөлөн замбуулан гэд байж шүү дээ. Битгий ингээд нэг ард түмнийг ингээд хууль ёсны байгууллагад ихтгэл үнэмшлэгээ болдог. Одоо үзэл бодлоо илэрхийлсэн болгоныг хавьжаад шоронд гяндан даваад хорчдаг. Ингэчлэг ухааны юм яриад байгаа байхгүй. Тим юм байхгүй шүү дээ. Октоосоо тим юм байхгүй. Миний хувьд бол би одоо сүүлийн 2-3 жил би бол нэрээ эрчимтэй тэмцэж, эрчимтэй үзэл бодлоо илэрхийлж, эрчимтэй шүүмжилж байгаа. Гэхдээ тэгэл амар олон хүмүүс гарч ирээд нөгөө тэмцдэг усаач нэг нэгээрээ гарч ирээд ирээл оруулаад тийм биз дээ. Тэр одонгоо гэдэг дүү охиндөө дайраад нэгэлдэгөө бүлгэлэн дайраад хуцаад ах юм. Болохгүй тэр энэ Отгонбаатар шалгуулч л та. Шалгуулаад тэр чинь ямар ч айц сүүцгэн бод шалгуулч л та хавтаа тэнцэх газар. Би янз бүрийн тийм жасаа зулаанаас мөнгөтэй баян болоогүй. Би янз бүрийн юмас авилгал хийх хот аваагүй. Би ямар ч тийм юм байхгүй тийм үү. Би ямар ч тийм мөнгөөр тэнцдэггүйгээд ингээд над шиг амаараасаа хэлжэлтэй. Миний хувьд бол өөрийн үзэл бодол үнэт зүйлээсээ бол үнэт байдлаасаа бол огтхон ч урваагүй. Огт шидэж урахгүй. Өнөөдрийг хүртэл миний тэмцэл ерөөсөө төмөн олны төлөөх нийтийн эрх ашигын төлөө тэмцэл байгаа хгүй өнөөдөр хөөе. Нийтийн эрх ашиг хамгийн чухал байх ёстой хгүй аль хэмтч. Би захин мөрөдөд одоо минь далсан зогсоох хуулийг батлуулахын төлөө би 300 өдөр би дараалан лайв хийж төмөн олондоо түгээсэн. Альва нэг тэмцэн тууштай байх ёстой. Гинтхэн ухаан орсон юм шиг гинт гарч ирээд нэг лайвыг хийгээд нэг имийг сүрдэн зарчин болгоод сошиал дайраад нэг болохоор тэгээд алга очдог. Ийм орон гарan бити хачин байл да та нар заяа. Гэхдээ тэгээд янз бүрийн юм аваагүй, янз бүрийн юмар баян садгалан болоогүй юм бол тэгээд тэр гурван өстэй байгуулган бай шалгаад шалгуулчаач штэ тэр цэвэр цус цэвэрл байсан тэр штэ. Тэгээд баар пэсэр дүрэн энэ өндөр настангуудаа та нар мартчихсан. Нөгөө тэр Отгонбаатарыг өмгөөдөд ингээ олон юм яриад байгаа нөхдөд чинь энэ өндөр настангуудаа ерөөсөө мартчихсан. Өнөөдөр өндөр настангууд чинь тэтгэрийгээ зээлийн 36 сарыг авах гэхээр хизээд биелэгдэшгүй. Заяа дайны нөхцөл байдалд бол одоо жишээ нь төв замаас эдлийн төв зам гарахад минжүүлсэн талбайг хөвтэйгээр биш шууд алхаагаараа гараад яваа гэсэнтэй адилхан өөдөөс нь шаардлага тавиад зогсож байгаа энэ хаан банкны удирдлагууд энэ Монгол банкны удирдлагуудыг одоо энэ засгийн газрын тэргүүн их хурлын дарга эргэж харах цаг болсон. Бүхэл юм болж байгаа бүтэж байгаа юм шиг яриад их болж бүтэж байгаа ирээсгийнхэн байхгүй шүү дээ. Гэхдээ хамгийн амар тэрэг эмээ надраа залгаа хэлж илээ л да зовлонгоо. Наслан буурлууд нь заяа та ингээ бодоод үзчих. Тэтгэврийн зээлгээ 36 сарыг одоо хангалттай авч байгаа хүн бол байхгүй. Ойлгож байна уу? Заавал яг өөрийнх нь төрсөн хүр хүүхэд заавал нийгмийн даатгал төлсөн байдаг. Байх ёстой. Бэрмэр хамаатсан садан матн бол тийм юм авах ерөөсөө ямар ч тийм боломж байхгүй. Ийм шаардлага тавихаар яаж өдрийг өчөж 36 сарын авсан хон гаргасан байх юм. Энэ шинэ оноо
хангалттай сайхан угдсан ахмадууд ерөөсөй байхгүй. Баярлалаа. Доктор Бямсэр найзаа баярлалаа. Үний юм бол үннээрээ сайхан штэ. Асар янз бүрийн баян сатгалан болоогүй, янз бүрийн буруу зүрх аргаар мөнгө олдоогүй мөн гурван өстэй байгуулга шалгуулч л да. Тэгэл ямар ч асуудалгүй окей үсттэй. Тэр чинь тэгээд ард ирдийг талцуулаад үгүй нэрээ айгүй солиотой болгоочод байгааз энэ улсуудын амнаас үндэсний баялагын сангийн хууль эрхийг шахаж шаардъя. Би сүүлийн 4 сар үндэсний баялагын сангийн хууль эрхийг шахаж шаардаад өнөөдөр Гандамар Бадарч гэдэг хаяг маань өнөөдөр үнс болчиход байж байгаа. Өнөөдөр 30 мянган дагагчтай 30 гарцсан дагагчтай. Ингээд хүн орж ирдэггүй. 100 200 хүний нүд орж ирэхгүй өнөөдөр ингээд сүүлийн хэдэн сар явж штэ. Тэгээд тэр Отгонбаатар гэдэг хүнийг бурхан шиг айгуу сайн уу юм аа. Их мундаг хүн шүү. Их мундаг залуу малуу гэд ингээд тэгээд тэр Одонгоо гэдэг их муу хүн шүү гэдэг юм ааши. Өнөөдөр монголчууд сошиал нэг шүүдэг улс орн биш заяо. Та нар хүн шүүхийн байгууллагаар шийдүүлээд үнэн зөвөө алдаа гар. Айгуу ядаргаатай байгаасаа нэ тамтай байгаастэй. Үгүй Отгонбаатар чинь зүгээр чи өөрөө лайв хийгээд тэгээд очиж тэр альтаа тэмцэх газар шалгуулч л та. Өөрийнхөө хөрөнгө оруулалтын мэдүүлгийг гаргаад шалгуулад өөрийнхөө хөрөнгийг шалгуулад яаж ямар ийм байр оронтой болсон яаж худалдаж авсан энэ бүгд үнэн зөвөөр гаргаад ирэлтэй. Атомныг талцуулаад ингээд солиороод толгойтой болгон одоо тэр Отгонбаатарыг өмгөөлөд битгий та нар тийм бэлдооч бай. Би бол октоосоо өмөрөхгүй нугачаадаг. Тэгээд хууль шүүхийн байгууллагыг надад бол өсө Монголын хууль шүүхийн байгууллага 7 хоногийн ял өгчээс Одонгоод ял өгсөнгүйгээд заавал хүний шоронд иж яах гээд байгаа. Стачин үний юм чи тэр штэ. Монгол улсын хууль гэдэг чинь хуультай шүүхтэй байх ёстой. Монгол улсын сайд руу өндөр шидэж танхаарсан бол тэр хүн 7 хоногийн ял бол бага шүү заяо. 7 хоногийн баримтлагыг битгий сүржин тарчин гээд бай. Та нар. Ер нь үнэн бичтэй. Би одоо маш олон сүүлийн 2-3 жил идэвхтэй тэмцэж байгаа. Ковидоос эцтэй үзэл бодлоо илэрхийлж байгаа. Шүүмжтэй хандж байгаа. Би нэг удаа цагдаа хуулишны байгууллага намайг ээлж муурж намайг байчилсангүй. Ягаад гэвэл би өөрөө хоригнол. Би яг өөрийнхөө явдаг. Надад янз бүрийн хачир байхгүй учраас заяо. Хачир байхгүй. Ягаад гэвэл надад янз бүрийн хачир байх ямар ч боломж болцоо байхгүй. Хүн ер нь өөрийнхөө үзэл бодолтой үнэнч байж өөрийнхөө гэсэн үзэл бодолтой үнэнч л явах ёстой. Тэрс хин нэгний зараалаар тэмцдэг, хин нэгний долоодог байж огтоосоо болохгүй. Гэхдээ 3 өстэй байгууллага байна. Цагдаа тагнуулт байна, шалгаад гаргаад ирэлтэй. Эсвэл өөрөө зоригтойгоор очиж шалгууч л та. Би ийм бизнес хийсэн, ийм 8 бизнес хийсэн, ингэж бизнесгээд би ийм худалдаж авсан, ийм хөрөгтэй болсон. Ийм тийм байна гэдгээ ингээд нэг ил тодоо сайхан хүрн өгүүлчих тэгэл болоо үстэй. Тэр чинь тэгээд сошиал дээр хин нэг шүүдэг болсон, хин нэг өмгөөлч юм хайш та нар хөөе. Айгуу тэнийгийн нэрээ. За энэ одоо яах вэ? Тэгээд би одоо энэ усаад зориулж хэлж байгаа. Зүгээр сайхан өөрөө өөрсдөө сайхан шалгуулчих дээр альтаа тэмцэх газар байна. Цагдаа хуулишны байгууллага тагнуулан байна шалгуулчих. Тэгээд Б-г ногоо гэдгээ сайхан зарлаад яваач тээ. Худлаа сүрчин тарчин болоод нэг ярихгүй байж тусалдах гэж нэг тойрон үрлэгчний гарч ирээд нэг ирээлд оруулаад янз бүрээр тэр эмгтэн хүн рүү дайраад яахсын тэр хүн рүү дайрч та нар хөөе. Үнэхээр тэр хүн чи та нарыг үтсэн бол тэр хуулишны байгууллагад хандаач та нар хөөе. Хуулишны байгууллага гэж байгаа үстэй. Тэгээ Монгол улсын хуулишны байгууллагыг Монгол улсын иргэдэд итгэл үнэмшлэхгүй болгох үйл ажиллагаа явуулж байгаа хгүй надад ч. Ста нараа намайг л ста нэрэ тэр засгийн газар тэр сайд руу өндөр шийдэнгууд намаа 7 хоног барьж ял өгсөн. Энэ Одонгоод ял өгдөг. Одоо нөгөө намайг сайн муулаадах тэгвэл энэ ялыг ялгүй болгоё гэсэн тийм юм байхгүй заяа. Хуулишны байгууллага нам хоёр улс төр ирж өөр заяа. Битгий ингэж ард түмний дарилгаа хоогаад битгий ингэж ард иргэдийг ингэж олон салаа толгойтой болгоод л да та нар хөөе. Тарих угаачгаас та нар хөөе. За манайхаа энэ ганц шивдэд өчиж
Ганц амархан шэрлэх үүдэн шүү дээ. Өөр юм гуйдгүй. Надад өөр юм гуух шаардлага байхгүй. Би өнөөдөр баян шүд нийтийн байранд амьдрна уу? Яана уу? Миний өөрийн л асуудал. Би өөрөө л муу амьдсан. Би өөрөө толгой ажиллаагүй. Өөрөө би хөдөлмөрч хийж чадаагүй. Би энэ мөрөдө толгоом гэдэг юмыг 20 30 жил тоглосон муу залуу байгаамаа. Би тэгээд яг өөрийнхөө амьдралаас их усрээс сургамж олгоод залуусыг битгий мөрөдө тоглоом гэдэг юм руу живж ороосоо. Олон зуун залуучууд миний таньж мэддэг танихгүй янз янзын залуучуудын амьдрал нүдэн дээр үгүй болоод тамийн тагаа болж байгаа би өөрийн нүдээр харсан учраас би 300 хоног тасралтгүй лайв хийж энэ засгийн газрын ордыг шахаж шаардж яаж одоо улсын хурлын дараа нэм улсын очил залуу ордноос шүглүүлж гандамруу миний биеийн сошиалаар шүглүүлж энэ Монгол улсад бүрэн хоригдсон хууль баталсан. Энэ бол том гавьяа гэж боддог би өөрийгөө. Одоо би үндэсний баялагын сангийн хууль эрхлэлийг яагаад яриад байгаа? Зүгээр үндэснээрээ баян баял гэдэг хөө. Баястай хэлсэн байгаа бид нар үндэснээрээ баян баяа. Тэрнээс өнөөдрөөс бид нар өнөөдөр сошиал дээр тэр гадаад улсын тэр иргэдчид Америкийн нэгдсэн улсын иргэдч нь аваад явна уу? Яана уу бидэнд огтосоо байдлыг байхгүй. Огт байдлыг байхгүй. Ард иргэдээ гомдоосон иргэдч байж харахад би өө тэгжид харж байгаа штэ. Ард иргэдэн тэнд бахираа зураг мөргийг хуулж хаяал ингээл байж штэ. Тусгаар улсын иргэдч тэр хаан хэн блэ тэр нөхөр чинь Маккорн хэн блэ? Бас л харт амиг мамиг янз янзын асуудлуудтай нөхөр таваараа шоохоод ард түмэн төсөл төсөнд хамгаалаагүй таараа штэ ойлгомжтой штэ. Тэгээ нэг нөхөр одоо пост оруулаад байгаа. Энэ манай ерөнхийлөгчийг ингээд аваад игэл яах вэ? Хизээч ерөнхийлөгчийг өгч явуулахгүй. Пакистанууд мэн заяа. Тэч элдвэн битгий тархуугаагаад. Монгол улсын ерөнхийлөгч гэдэг чинь Монгол улсын бэлэг төмдөг. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгчийг Монголын ард түмэн бас хамгаална заяа. Битгий та нар ингээд хуцсгаагаад заяа. Муухай заван тархуугаасан. Гэхдээ та нар өөдрийн тэтгэрийг өгчүүдэн талаар та нар яриач. Эмээ өнөр та нар бодооч. Амьдтай бие биенээ хайрлаач. Нэгэндээ хайртай байгаач. Сэтгэл зүрэхтэй байгаач. Энэ эмээ өнөр чи одоо 36 сарынхаа зээлээ авч чадахгүй үүл тамаа идэж штэ. Энэ Монгол банкны гаргасан энэ шийдвэрүүдийг та нар бодлоо. Монгол банкны гаргасан шийдвэрүүдийг би тань тайлбарлаад өгье. Жишээ нь ингээ миний ээж аав амьд сүрэн байсан бол миний ээж аав хоёулаа бурхан болсон л доо. Би бүтэн өн чин миний ээж аав амьд сүрэн байгаад өнөөдөр ингээд тэтгэврийн зээлээ 36 сараар аль нэг банкны салбараар авах гэхээр даа ялангуяа хүн цогцолтой хаан банк яваад оронгууд гандамар гэдэг хүн өөдөө заавал би төрийн албанд ажилласан байх ёстой. Би нийгмийн дадлал төлсөн байх ёстой. Өнөөдөр гандамар гэдэг хүний ихнэр одоо хин байдаг цэцгээ пагма оюуна байдаг юм хамаагүй төрийн албаагч өдөө нийгмийн дадлал төлдөг байлаа. Тэр хүний би аваад аав ээжтэйгээ зөв оронгууд наа чин танаа бэр юм бэ наа түүний хүлээж авахгүй болохгүй. Ганцхан танаа гэр бүлийн бүртгэлтэй хүн өнөөдөр нийгмийн дадлал төлсөн байж энэ хүн өнөөдөр батлан даалтан давнаагаад ахмадуудыг өнөөдөр буцааж байна. Би энэ асуудлыг яриад байна. Энэ асуудлыг яриад байна. Өнөөдөр хамгийн найдвартай зээл чинь ахмадуудын зээл юм аа. Заяа улс их орондоо насаараа хөдөлмөрлөж заяа бидний сайн сайхан амьдралын төлөө өстой хөлсөө тусалж өстой бүх байдгаа барж ээж нэг тэтгэвртэй гараад тэтгэврийнхээ зээлийг авч байгаа усч хамгийн найдвартай зээл чинь заяа битгий та нар тэтгэврийн өгчлөлийг ингээд зовоогоо төрөл та нар хөөе. Балер новчнууд минь хөөе. Ийм тим шийдвэр тавихаар шаардлага тавихаар яаж биелэгдэх юм бэ? Би дайны цагийн хуулиар ярьж штэ. Одоо шинэ 2 замын энэ тал битүү минжүүлсэн талбай байна. Энэгээр хөгжүүлийг гараа яваа. Амьд гарсанд нь одоо тэгээд тэр тэтгэврийн зээлс 36 сарыг өгье гэж одоо яг адилхан штэ. Ийм заван шийдвэр өөдөөс нь ингээд шаардлага тавиад сууж байгаасаа ичээч Монгол банкны удирдлагууд та ялангуяа хаан банкны захирал Баатар сайханд хандаж хэлж байна. За бүгдээрээ 3 ширэлж манайхаа тэгэхээр хууж байна. Гандамрынхаа зөвхөн ширэл хуудаж та нараасаа. Сүүлийн 2 оноод Отгон Баатар гэдэг хүнийг өмгөөсөн, хамгаалсан, хайрлсан, долоосон янз янзын гарууд нийгэмд тархиугаа жигтэйхэн зүгээр. Одоо асар мундаг хүн байна. Тэгэхээр хүн яаж амьдарч болно? Тэрийг би үгүйсгээгүй. Би Отгон Баатаргаас нэг өнцгөөс шууд энэ өдөр авилгад авсан, энэ өдөр жагсаалаар баяцсан гэж би огт хэлээгүй заяа. Тийм учраас зүгээр чи өөрөө тэр 3 өстэй газарт очиж шалгуулад хууль ёсны байгууллага шалгуулад А Б-гүн бол А Б-гүү гэж гарч ирээд сошиал сайхан ингээд лайвдаад ингээд явчаач тээ.
Ингээд болчих юм штэ. Тэрэн дээр ингээд нэг сүрчин дарчин болоод тойр өлөш нь гарч ирээд нэг нэгээрээ ирээд оруулаад аймаар л мундаг хүн болоод ингээд яриад ахээ. Тэр одонгоо гэдэг дүү охин аймаар муу хүн болж хувираад байгаа юм хаашаа. Болооч та нар тийч муухай заван долоодгоо бололтоо. Тэр тэмцлэг усууд би бүр гайхаад ах юм нэрэ. Тэр хажлмаа гэдэг чинь би хаваа сайхан тэмцлэг мундаг эмэгтэй байна гэж тэр яасан дээр бичлэг сошиалд явж гин. Ямар муухай засаж замбраагүй яриатэй. Яасан муухай яриатэй. Энэ тэмцэл гэдгийг мөнгө гэд бодсон энэ усууд та нар зайлаарай навчнууд минь заа юу. Ойлгож байна уу? Мөнгөтэй мөнгөө тэмцэл явж болдгоо шүү заа юу. Ойлгож байна уу? Мөнгө өнөөдөр юу юм бэ? Ширтээ хэдэн хатар 5 төгрөг байхтай байгаад байх удаа алга болдог асуудал шүү дээ. Мөнгөний боолмод битгий амьдр заа юу. Мөнгө яг уу та эрүүл сарвал байгаад та ухаантай байгаад эх орон чинь бүтэн байх юм бол та хамгийн аз жаргалтай хүн заа юу. Тэрээс өдөр мөнгө гэдэг яриад нэг ихгүй. Тэгээд Отгонбаатар гэдгийг тантаггүй сайн хүн ёстой мандаг уус залуу уустч муустч ёстой мундаг зундаг гэд гайхаад магтаад чигтэй зүгээр одоо чи одонгоо болоо гэд тэгээд тэр одонгоогоо юугийн тариад байгаа. Тэр чин бодвол тэгээд хаа намаагүй хүний шууд хөрдөхөргүүд бас нэг часал үлчдэг гар үстэй уулна. Би бол эдгээр усуудаа би ойр байдгүй. Би яг үнэнгээ хэлчихье. Би үзэл бодолтой үнэнч байдаг. Би энэ сошиал сүүлийн 2 3 4 жил эрчимтэй байгаа. Би нэг удаа бүүстлүүлж үзээгүй. Нэг 30 мянган сайхан дагагчтай. Миний фэйсбુક 30 мянган дагагч алт шиг сайхан 30 мянган дагагчтай. Одоо миний үзэж фэйсбુક найзууд маань дандаа мундаг яг үзэл бодолт маань түн шинжилгээгээ тавьдаг залуус байгаа. За манайхаа шеэрлээд өгөөч. 3 шеэрлж гандамрхан лайв өндөрлөхгүй 3 шеэрлж манайхаа. Тэхөө 20 секунд л удаа штэ гууж штэ. Би амиг бол өнөөдөр ярьж ойлгох гэдэг сэдв маань юу вэ гэвэл энэ тэтгэрийг хөгшүүл энэ настангуудад дарамт болоод байгаа асуудлыг энэ засгийн газрын тэргүүн энэ Монгол Ардын намын дарга энэ төрийн өндөр албан тушаалтнууд хүртэлэн сайхан шеэрлээд өгөхөд хамгийн гол зорилго маань байгаа байхгүй өнөөдөр ойлгож байна уу? Настан буурдууч чинь дарамтлаад байна шүү дээ. Өнөөдөр 36 сарынхаа 18 сарынхаа зээлтэй хүмүүс зөндөө байгаа ш 36 сар бас нэг 18 сарын зээлгээд бас нэг 8-9 сая төгрөг аваад асуудлуудаа шийдээд ингээд яваад эм тариагаа авч байгаа зовлонтой хүмүүс байгаа. Үр хүүхдээ нэг унаа хэрэгтэй болох чи гэсэн улсууд байгаа. Нэг сайхан хашаа байшиндаа айтайхан шиг тогтоогон засвар хийгээ сайхан амьдрэх гэсэн бодолтой настан буурдууч байгаа. Хүн төвчөнд болсон ийтиш эмчилгээнд явах гэж яг мөнгөний хэрэг болсон байгаа настан буурдууч байгаа. Энэ бүгдийг энэ олон банкны өдөр салбар болсон энэ Монгол банкны салбар болсон банкнууд буцаагаад байна шүү дээ. Энийг л би яриад байна шүү дээ. Үнэхээр нэрээ би энэ үндэсний баялагын сангийн хуулийн хэрэгж гэдэг асуудлыг шахаж шаардсан цаг мөчөөс ахуулаад энэ Бадарч Гандамрыг хаяг маань үнс болсон үнэхээр үнс сашинаа. Яагаад их гайхамшигтай шүү. Өнөөдөр 30 мянган фэйсбુક дагагчийн 10% нь хэд юм бэ? 3 мянган биш үү? За нэг хүн 300 мянга үстэй. Нэг хүн найзууд маань орж ирээд хараад үзэх бүрэн боломж болцоо нээлттэй гэж бодож байгаа. Тэгэхээр миний энэ хаяг бүр явахгүй. Үнэхээр явахгүй гайхамшигтай явахгүй байгаа асуудлыг би яриад байгаа. Макрон гэсэн тэр гадаадын тэр ерөнхийлөгч Макрон гэсэн тэр ерөнхийлөгч ард түмний гомдоос нь ерөнхийлөгч байдаг шүү дээ. Харж байгаад хэл тодорхой байгаа шүү дээ. Харт амгийн бүлгэлмөлтэй амаалтай яасан чинь амар юм мэдээ тэр явж гадаадын мэдээгээр тэгээ дайны хажууд хажин гихчээр Монгол улсын ерөнхийлөгчийг аваа явчихад яах вэ? Хизээч ерөнхийлөгч өгөхгүй заа юу. Тэр чинь Монгол улсын юм тусгаар тогтнол байгаа. Улс орны юм нэр бүх юмд явах ёстой. Монгол улсын тусгаар тогтнолсон улс бид эх орон газар шороо улсаа бид нар хайртай байх ёстой байхгүй өнөөдөр өө.
Хин дураараа нь орж ирээд Монгол улсын иргэншиг барай явуулдаг бол ёстой энийг өгчин заяа. Жинхэнэ амь насаараа жамаг дижид тавьд алдсан нь ослооттой. Ийм нэг илий балаа хоёрын хооронд доромжсон ийм пост мод тавиад байгаа гарууд бол зайлаад өгч таана дэлхийг зайлаж та нар ой. Яг нийгэм болохгүй байгаа асуудлын талаар юус дуурдаггүй. Та нар мэдж байгаа. Та нарын тэр Үнэн Баазуу намын дараа Отгон Баат гэсэн яг энэ од жаргалыг онцлоод лайв хийж гинэ үү? Хийж чадахгүй ш надад. Би өнөөдөр Отгон гэдэг хүний шүүмжлээд энэ ухаан удаг ордыг төрдөө авъя гэд маш олон сар ярьж байгаа шүү дээ миний хувьд бол. Цаг үргэлж ярьж байгаа. Одоо баяр цогцлог тулгай би байнга ярьж байгаа. Оюутлогоон гэрээ, Дубайн гэрээ гэд үед улс их орны сүрэлцэн энэ лөөрчин энэ эх орны дайснуудтай бол хизээ чивлэхгүй. Хизээтэй чивлэхгүй нэр шүү. Юу үнэн байна үнэхээр. Өнөөдөр элбэгдээ сайхан бэлэн наттын мэтийн энэ хулгайчид өнөөдөр эх орондоо буруу юм хийгээгүй байсан бол өнөөдөр эх орондоо ирээд 50 сайхан бидэртэй хөл зөрчид амьдралдаа амьдрч чадахгүй бол тэгээд чацаа царайдаа тэр гадаадтай байж нэг өдөр баримталд ирнэ штэ. Навчнууд одоо MCC-ийн компани үүдэн өдөр болгон очиж би лайв хийн заяа. Тэр хот зөрийг гарч иж би өөрийнх нь хамнаас асуун заяа. Ойлгож байна уу? Тэр хэл мэдээл ярьслаг үлээ гантамар гэдэг нь лайвд ороодох. Үнэхээр улс орны тон дээрэмдэг юм бол заяа хулгайч минь заяа. Та нар мосоос би хайж ичих юм байхгүй заяа. Ёстой нэр одоо би 8 утсан чинээ улаан аминдаа нэг хайлаад харамсаад байгаа юм октоосоо байхгүй. Бидний үр хөвгт байлын байдгаас тийш хүртдэг байх ёстой. Ухаан удаг гэдэг ордыг лөөрдөж явааг юм бол энийгээ сайхан шалгуулчих. Ухаан удын шалга төр орог байгуулчих. Миний би энэ ухаан удын шалга төр орог гэдгийг байгуулнаа. Би амлаа заяа. Би ард түмний дэмжтэйгээр засгийн газар шаардлага хөнгөлж энийг заавал төмөө одынхын нүдэн дээр үнэн мөнийг ил болгон заяа. Тэгж байж өнөөдөр миний зүг санаа амарна. Би тэнэс ямарваа нэгэн тэмцлийг барьж авчаад би нэг өдөр лайв хийчихэл маргааш нь хайдаг тийм төлбөргүй амтэн би бишээ. Октоосоо би нэг тэмцлийн хойноос тууштай явдаг. Явах ч энэ 26-онд ямар ч ухаан удаг ордыг төрдөө 34-с 51% хэрэг хууль бусаар авсан бол 100% автал нь би тэмцсэн заяа. Тэгээ н оюу толгой асуудлын гэрээг буруу гэрээсэн Монголын ард түмнийг үеийн үед алдагдaltaй улс их орн маань одоо өдрийн 10 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлөлтний энэ дампуу гэрээлсэн энэ оюутлогын лөөрчдөг бүгдийн шоронд хийж шонд хатаатал нь би тэмцэн заяа. Тэгж байж өнөөдөр тэмцэл гэдэг бол үнэн мөнний төлөө байх ёстой. Дуу хоолой байх ёстой. Нийтийн их ажил Монголын ард түмний төлөө тэмцдэг гэж өнөөдөр тэмцдэг гэдэг нэр авах ёстой. Тэрээс ингээд та нар зөвхөн битгий тэмцэгчдийн нэрийг битгий хөөлөд битгий баалаад байгаараа хулгайчид мэн заяа. Энэ тэмцэгч нэртэй моосаа мөнгөний боол би тэр боол чинь бишээ. Би өнөөдөр 2 3 4 жил үзэл бодлоо илэрхийлж байна. Би нэг удаа хууль эрхлэлийг байгуулах шагаасангүй. Би өнөөдөр Монгол улсын хуулийг дээдэлдэг. Та нар хэд попорт чинь хитрээд ирэхээрээ та нар өнөөдөр хууль эрхлэлийг байгуулгын хаалыг татж байгаа. Отгон Баатад хэлчихье би заяа. Ахын доо чи тийч муу сайжсан Монгол улсын сайд хүний чи өнөөдөр биед нь халдаж өндөж чулуус шидсэн харин 7 хоногийн баримтлагаа хэд хоногийн баримтлагаа энэ юу ч энэ шагнал штэ үндсэндээ. Тэр хажтмаач нар гоо гэдэг охин бас нэг гоогоог саягтай нэг бүсгүй бас хэл мэдээллийн дүү охин бас тэр лайвдад хэлээлээ. Эцэс тавталгаас 500 сая төгрөг авсан яасан ямар ч амар бидстанаад бай боцроод бидста үнэхээр тэр дүү охины хэлсэн үнэн бол нэрэ өгсөн элдэнцгийн чинь ард түмний төлөө өгсөн элдэнцгийн чинь ард түмдээ нооглоо шиг олох гэж дан цаана мөнгөний хөлбөртөө яваад ингээд чинь утгаа алдчих байгаа үстэй үнэхээр. Тэгээд одоо хууль эрхлэлийг байгуулж шалгах шалгаад үнэн зөвийг нэг талд нь гаргаад өгөөрэй. Тэгэхгүй ингээд тэмцдэг хүн болгоны нэр нэг хүний нэг үхрийн эвэр дөргөл 1000 үхрийн дөргөнөө гэгч тэмцдэг үзэл бодлоо илэрхийлдэг мань чиг мөрөөрөө мань чиг үнний дуу хоол олж байгаа залуусын нэр төр шороодоо хутгалж байна гэдгийг би удаа дараа хэлж байгаа шүү. Энийг болоорой. Айгу ядаргаатай нэрээ үндэ нэрээ.
Там цаашаа нэрээ. Тэгэхээр тэр адис ингээд залуучин тэр тэмцээ дуграад яваад байдаг хамтлалт яваад дуграад байсан биз дээ та нар чаа. Юугаа болоосоо та нар нэг нэгэндээ тийм амар өстө хонзонтой болоод ингээд бичлэгээ тавиад идэх та нар. Айгуу зав хүний бичлэгийг хуулж авч тавьж мавж байгаа болоо чинь хамгийн муухай төгжил босоод байгаа байхгүй ойлгож байна. Заваан байлаар новшноод яаж тэгээ та нар нэг юмний төлөө тэмцэж чинь ард түмний тэмдээ тэмцэж дуу хоолой болж ийн гэд яваад идэх ичиж өхмөрөл минь ой. Сохтуу яриад байгаа маа шээ. Тэр ажилтнуудаа сохтуу ярьж байгаа бичлэгээ авчиад ухаан дээр ажилтнаа дээр эмэгтэн арх угаад төлөвөө залгаад байгаа болтой бай. Тэрийг нь авангуудаа сайхан бичээд байгаа юм тэрийг бизнес сошиал тавьж байгаа одоо. Ямар хэрэгтэй тийм угаа төгжил байж заваа юм байларын та нар тэгээд зүгээр мөрөөрөө тэмцэж байгаа миний одоо начиг мянган залуучууд байгаа. Үнний дуу хоолой болоод үнний төлөө тэмцэх залуусын нэг тэр шороотоо утгаж та нар болцроод минь та нар ой. Болооч та нар. Носто асуудлыг сүүлийн дэлгэл явж байгаа штэ. Тэр гоогоо сэтгүүлч тэр эмэгтэй бас хотлоо яргаагүй хүн гэж боддог би тэр дүүхэн 500 сая төгрөг 5 долоо ойлгохыг хаанаас авсан гинөө. Ямар амар бицта бозроод байна ямар ч юм. Үнэн бозроод ямаа нэрээ. Тэмцэл жагсаалыг мөнгөд бодоод харцсан улгаачуд ахыг. Станат нэг. Навшнууд ямаа нэрээ. Огцор гамархан жагсаалын үед би цор ганцаараа би 10 тоног толгой дээр энэ огцор гамарчингуудад тэмцсэн шүү дээ би. Тэгсэн нэг өдөр бөө юм уу гаж байна хажлаа одоо саяны дээр яриад байгаа адиасрын мөрөн чиг гарч ирээд нэг тойрж явж байгаа усууд хамгийн урт тэр адиасрын гарч ирээд цагаан хоолойгоор зарлаад ийм яриад ингээд давхиад байсан гол оролтод давхиад байсан би 10 хоног тэмцэж явсан би тэр жагсаалын дунд л явж ирсэн би ард түмэнтэйгээ. Тэгэд ингээд ийм заваа мөнгө төгрөгийн асуудал толбогдоод байгаа та нар бүгдээ хууль ёсны байгаа шалгуул та. Тэр эрдэнэ савнд одоо ч хаан ч ойлгож 500 сая май тэр яриад байдаг онцлогтой юм. Тийм мөнгө төгрөг авсан байсан бол одоо хууль ёсны байгаа шалгуулаад ял хэрэгмээ аваад зайлцгаад адрууд минь та нар заяа. Та наргүй Монголын залуучууд үзэл үг бодол дуу хоолойгоо илэрхийлж байж байгаа. Би бол цаг үргэлж илэрхийлсээр яваа. Битгий Монголын цагдаа хууль ёсны байгууллага шүг прокурорын нэр хүндийг битгий шороотоо хулгадаад та нар заяа. Гачууд минь заяа. Болохгүй бүтгүй асуудал тарьсан болоод хууль ёсны байгууллага дуудаа шалгаж байгаа шүү дээ. Мөрөөрөө мөмөө өждө болдгоороо над чиг боож байгаа хүнжидэд ингээд дуу хоолойгоо түмэн түгээгээд үнний дуу хоолой болохын төлөө хичээгээд чармаагаад явж ивэл юу гэж л цагдаа хууль ёсны байгууллага ээрээ дуудаа шалгаад байгаа та нарыг ой. Болохгүй бүтгүй болоод та нар шалгуулж байгаа гэдэгт бодвол станууд нэрээ. Айгуу ядаргаатай нэрээ. За манайхаа 3 ширлээд гэж хууж ин. Ширлсэн юм ахын төсөө. Хэдэн ширтэй явж нэг коммент шилгэж манайхаа. Миний дэ коммент гашны комментэд гарсан байна. За 10 найз маань үзэж байгаа юм шиг 11 минут гарч байна. Магадгүй орж гараад бас нэг 200-300 үзсэн байх гэж найдаж байгаа. Ерөнхийдөө манайхаа хэдэн хүн ширсэн байна хараад өгч шүү дээ. Хууж байна. Ядаж 50 70 80 хүн ширлээс гэж бодож шүү дээ. Би бол энэ тэмцлэг улсуудтай байл ойр дотн байдгүй. Ягаад байдгүй гэвэл би энэ улсуудыг бол маш их гайхдаг. Юуны төлөө дуу хоолой болж байгаа. Нийгмийн хамгийн эмзэг сэдв буюу энэ утаа мутаа түш мөшөр попрол гадар өвлөхөр зам болохоор алга учдаг. Би энэ зунжингаад үндэсний баялагын сангийн хууль эрхийг шахаж шаардаад энэ Монгол улсын засгийн газрыг бидэдгээс гомжин зандагчдын ерөнхий сайдын засгийн газраа Монгол Ардын намын дарга учирлаа. Та бүгд энэ ухаан удаг ордоо төрдөө 34-оос 51% аваач гэдгийг үеийн үед шаардаж шахаж байгаа. Одоо ч шаардсаар байгаа. Байр суурин дээр байгаа. Эдгээр тэмцдэг улсуудыг одоо маргалдаад байгаа улсуудын хамнаас нэг ширхэг одоо үндэсний баялагын сангийн хуулийн хэрэгжлийг шахаж шаарддаггүй. Энэ эмсэсийн од жаргалыг ярьдаггүй. Цагаан суурхыг ярьдаггүй. Гэхдээ би ганцхан нэмийг хэлчихээ та. Хин ч өөрийнхөө үзэл бодлоор улс төрийн сонгуулиар хин нэг дэмжиж явдаг. Би энэ үндэсний эвсэл гэдгийг дэмжиж энэ сонгуулийн хэд өдөр ажилласан.
Үнэ би энийг хэлнэ. Тэ. Би Намтай Баяр гэдэг хүнийг бол зөвхөн яг өөрийнх нь зоригтой шийдвэр гаргаж дуу хоолой болж зоригтой дуурч чаддаг учраас энэ хүнийг дэмжиж сонгуульд нь явсан юм аа. Тэрнээс би Намтай Баярыг додооч хөгтөг хүн биш ээ. Хэрвээ би Намтай Баярыг додооч хөгтөг бол өндөр Мака цагаан суврага авъя гэж ярихгүй бидтэй. Та нар бодлоо ямар тэнэг хүн бол эс зоригтолоо найзаа хэдэн хүн шеэрлсэн мэд бичээд өгөөч манайхаа. Ядаж шеэрний 50 хүн шеэрлж юу? Ядаж 50 60 хүн шеэр хийгээд өгөөч ядаж. Манайхаа 5 шеэрлждэггүй ганд мөн гуйж байна. Тэр шеэрүүд хараад өгч хэдэн шеэрлээ гээд. Гэхдээ хамгийн аим нь одоо миний фэйсбુક найзууд дээр миний үзэл бодол илэрхийлж байгаа дуу хоолой ерөөсө гарахгүй байгаа шалтгааныг одоо би өөрөө ч ойлгохгүй байна. Яагаад гардаггүй? Сони манайхаа хэдэн хүн шеэрлж та нарыг хараад өгч ядны 20 30 хүн шеэр байна уу? Ком бичээд гэж манайхаа. Гүнээр банк репорт блокнд байдаг болохоор үнэн тамтай юм аа нэрээ. Үнэн тэнийг юм аа нэрээ үнэхээр. Одоо ингээд хүний нүд маань багасаад байна. Сая бол 20 30 үржсэн багасаад одоо 15-гаа орсон данд 3-гаа орж байна. Эрдэнэ баярлалаа. Инг амгалан маамуу баярлалаа. Инг амгалан маамад 2 дахин баярлалаа. Цэги баярлалаа. Хэдэн хүн ширэн. Би ямар суглаа явуудаагүй штэ. Би ашиг сонлын төчид гаргаад суглаа явуудаагүй. Би янз бүрийн юмыг би попроогүй штэ. Хин нэгний би гутаан доромж гүтгийг бодоогүй штэ. Өнөөдөр нийгэм болохгүй байгаа энэ настан буурдууд чинь гомдоогоод байгаа ахмадууд чинь аим шиг болцсон шаардлага тавиад байгаа энэ Монгол банкыг би шүүмжилж штэ. Банкны удирдлагуудыг шүүмжилж штэ. Энэ маш сайн шүүмж шүү үнэхээр. Энэ засгийн газрын тэргүүнүүд бүгд хүрэх бах. Та бүгд маань олон хүн шеэрлэх юм бол олон зуун мянгуудаа үзээд олон хүн шеэрлэгдээд явах юм. Боломж болцвол энэ. Миний хийж чадах юм ерөөсөө энэ байхгүй юу? Надаас нэг ч хэдэн мэдээллийн байгууллага надаас ярилцлага авдаггүй. Яагаад гэвэл би нөө хэд мэдээллийн байгууллагын бүгдээрээ төлбөртэй бүгдээрээ хаалтын гэрээтэй учир нэгүн цэгмээ сайдаас бусд нь бүгдээрээ хаалтын гэрээтэй бозроод заван байлаар хэд мэдээллийн байгууллага өөрснөө. Өнөөдөр Хантамар гэдэг хүний дуу хоолой нийгэмд өнөөдөр хүрлцчихвээ гэдгээс айдас хүчтэй эцлийнхээ даалгаврыг биелүүлж байгаа мөнгөний боолол واخгүй наад болчоо. За манайха хэдэн шеэр байл бичээд өгөх хүн байхгүй юу? Нэг бичээд өгчөөс хэдэн шеэртэй байгааг нь. Манайха шеэрлээд өгөөч. Би одоо энэ од жаргалын офисын гадаач лайв хийнэ. Төмөө олон түгээгээд өгөөрэй сайн заяа. Тэ нэмсэсийн том сүндэрсэн том дээр Шангрилагийн гадаач би лайв хийн. Ямар ч од жаргал гэдэг хүн дээр нүүр туулж асуулт авлах юм байна. Төмөө олдын нүдэн дээр асуумаар байна. Үнэхээр ухаан удаг гэдэг ордыг лөөрөөр аваагүй юм бол энэ устаа 34-өөс 51% сайн дураараа манлайлт болоод өгчгөө. Баялагын сандаа төлрүүч гэдгийг шахаж шаардмаар байна. Та бүгдээ хамтдаа би тэмцмээр байна. Өнөөдөр цор ганцаараа тэмцэж дуу хоолой болж байгаа учраас үнэхээр төмөө олонд хангалттай хүрэхгүй байна. Үнэхээр хангалттай хүрэхгүй байна. Эрдэнэ баярлалаа. Хэдэн хүн шеэрсэн мэд бичээд өгөөч хөө. Ком гарах нь манайхаа. Ахмадууд чи ингээд гацаагаад буцаагаад явуулаад байна штэ яхан дүүсээ. Би хэлээд штэ ахмадууд чи ингээд доромжлоод гацаагаад ингээд явуулаад байна штэ. Хизээд биелэдшгүй өөдөөс нь шаардлага тавиад тэгээд тэр шаардлага хангахгүй л бол 36 сарын тэтгэврийн зээл юу ч байхгүй. Хизээч өгөхгүй.
Өөх ямар ч боломж байхгүйгээр шаардлага тавьж байгаа байхгүй юу банкны удирдлагууд. Ичгэд яадаг байна. Би одоо хэлээд байгаа шүү дээ. Би одоо би чинь Монгол улсын иргэн биз дээ. Би бүгд ард Монгол ард улсынхаа зүгээр би хэлээд байгаа шүү дээ. Ойлгохоор тодорхой хэмжээний тайлбарыг тавиад хэлээд байгаа үстэй. Ямар ч нөхцөлд тэтгэврийн зээл гэдэг бол хамгийн найдвартай зээл юм аа. Бүх насаараа улс их орныхоо төлөө бидний сайн сайхан амьдрахын төлөө улсын төсвийг хангалттай мундаг болгохын хангалттай гүйцэтгэхийн төлөө дотороо үеийн үе төлж гад нэг тэтгэл гарсан настан буурлуудыг чинь очиод банкн дээр очихоор ингээд буцаагаад байжтэй гэдгийг би яриад байгаа штэ. Гэхдээ нэр аягүй сони юм аа. Миний бэз аяг нэр энэ пэйж аяг одоо яачаар ийм байдгийг нэр саяхан 20 гаруй 24 5-ны төлөөд эргээд харах зураг 10 11 хүний төлөө доошо бууж байгаа. Энэ нь юу үйлчлэг энэ цаана репорт болог үйлчилж байна. За яа. Үннийг бол нухчин дарахын төлөө нөгөө трол дайрам гэдэг юм чинь аймаар үйлчилж байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Үйлчилж байгаа. Мос новчнуудыг бодхоос юу өрөдөх юм? Юу гэсэн үг юм бэ? Тийм боловсрол тавих чи яаж 36 сарынхаа зээлийг настан буурдаа чинь ахмадууд авах ямар ч авах боломж байхгүй шүү дээ. Заавал өөрийнх нь төрсөн хүүхэд өнөөдөр яг өөрийнх нь хамаарал бүхий яг өөрийнх нь одоо гэр бүлийн орон тоонд бүртгэлтэй хүүхдүүд нь нийгмийн даатгал төлдөг бол тэр хүнс ганцхан батлан даалтаар авч болно. Тэс өөрөөр бусдаар хүргэн бэрмээр хамаатан задан ах дүүс хин нэг нь очиод туслаад ингээд тэтгэврийн зээлийг 36 сараар батлан дагаад аваад их ямар ч боломж болцоо байхгүй. Юугийн хинээр батлан даалах гэдэг. Өөрснөө уусч батлан даагч нар өөрснөө байж зогсоо заяо. Амьд сэрүүнээс зогсож байна. Та нар битгий наслангуудаа битгий доромжлоод заяо. Та нар битгий дэтгэрийг өгчүүдийг битгий доромжлоод эмээ өөнөрөө заяо. Новчнууд минь заяо. Зүгээр тэр тэтгэврийн зээлийг энэ 36 сарын ямар ч тийм болцдоггүйгээр зүгээр өгөөдгөж байна новчнууд минь өөй. Балин шунлын дэвүүд минь. Та ялангуяа хаан банкны энэ салбарууд нь бүр хонжинжоо. Бүр балиар заваа. Ард түмний шулдаг. Шудаачтай та нар заяо. Гэхдээ хаан банкыг бол та ялангуяа Монголын ард түмэн хаан банкны интернет банк зангаар дийлэх нь үйлчлүүлдэг ээ. Ойлгож байна уу? Дийлэх нь үйлчлүүлдэг. Ийм хаан банк чинь шунлын дэв болохоос өөр юу ч байхгүй болчихсон. Одоо яасан бас засгийн газрыг харсан шийдвэрийг бас нуглаа болгож авилгал болгож хувиргах нь та нар бас ой болцроод байна. Чи үгсэн ч үгүй. Одоо шинэ үр хүүхдгүү ганц би эмээ өвөө байхыг үгүйсэхгүй шүү. Ойлгож 80 ирэх хүрсэн сайхан насыг насалчсан эмээ өвөөнөр ганц нэг хүүхдтэй байгаад үр хүүхд нь хороод бурхан болцсон ч юм уу гүл зовлон гэдэг юм чинь шууд ирэхгүй хийж ирдэг аимшигтай штэ. Тийм байдалд орсон эмээ өвөөнөр бол бараг Монгол банкны хаалгыг татаад буцаад гараа явж байгаа. Боломжгүй болоод гараа явж байгаа. Энэ асуудлыг би яриад байгаа шүү дээ, энэ асуудлыг. Манайхаа энэ шээр нэг аваа явж юу. Ядаж 50 60 хүн шээрэлсэн байгаасаа гэж найдах юм да. Тэгээ гандамөр ахтан нэрээс 10 11 хүний нүд эсвэл бүүлд нэг 17 8 хүний нүд гараад ингээд алга болчих. Айгуу зовлонтой нэрээ. Бүгдээрээ язаалтаа одоо 3 шээрэлж чижээ манайхаа. Ахын дүүсээ. Гэхдээ хитрхи аимштай ийм шаардлага тавихаар чинь яаж тэтгэрийг өгчүү чинь тэр шаардлагыг биелүүлэх ямар ч биелэх боломж байхгүй. Би хэлж дайны цагийн байдал хүнд байдлаар бол минь зүйлсэн талбайг өнөөдөр хүн доошоо харж явж тэр миний утсыг тойрч гарах ямар ч боломж байхгүй шууд дээшээ хараад чигээрээ яваа гэдэгтэй адилхан ийм шаардлага тавьчаад ингээд солиороо сууж байгаа хаан банкны удирдлагуудаа хариуцлага тооцоо.
аль хэвч хариуцлага ярих ёстой. Өнөөдөр Гандамар гэдэг хүний амнаас дандаа нийтийн хэсгийн төлөө 100 юмны төлөө дуурхал хамгийн чухал гэж боддог. Тэс өөрөөр бусдаа нэг актер би яг би ч намайг би заавал намайг дагаад олон зуун мянган дагагчтай болгоод өгөөч гэж огтоосоо хэлээгүй. Дагахгүй таны л асуудал. Тийм учраас үнэн зөв мэдээллийг цааш нь дамжуулахад хамгийн чухал байхгүй юу? Өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллага нь ихэнх байгууллагууд нь том энэ олигарх компаниудыг гэрээлтсэн учраас эдгээрийгээ шүүмжиж чаддаггүй, эдгээрийгээ үннийг Монголын ард түмэнд нэвтрүүлж чаддаггүй. Би бол ард түмний явдаг телевизэр шүү дээ. Явдаг зурагт гэсэн үг. Хамгийн бага тандалтай, хамгийн үнэн зөвийг хэлдэг явдаг телевизэр байхгүй би чинь. Ойлгож байна. Хамгийн их ад болно. Үндэсний баялагын сангийн хуулийн хэрэгжлийг шахаж шаардаад ард иргэдээр баян цадгалан явъя. Энэ олигархоос ордоо авъя гэж хэлсдгийг төлөө өнөөдөр намайг данкын үнэлгэн Хээрэ Баатарын 15 давхрын хөсдийг жагсаж алдарч жагсаж намайг доромжлно. Станууд би нэг удаа жагсаа цугдаанаар чинь би 1000 төгрөг нэг сохор копи цааш авч үзээгүй заяа. Хизээч авахгүй гэж боддог. Хизээч миний тэмцэл тим дүр зураг бол байхгүй гэж боддог. Угаасаа байх ч ёсгүй. Одоо MCC олж хараад энэ дээр Шангрилагийн гадуур лайв хийнэ. Олон түмэн сайн шеэрлээд өгөр ахын төсөө заяа. Сайн шеэрлэн шүү. Ухаан удаг гэдэг ордыг үнэхээр 100% төрдөө авах уу үгүй юу? Хэрэв ухаан удаг ордыг хууль бусаар авах бол ягаад 34-өөс 51% баялагын сандаа өгөхгүй байгаа юм бэ? Олж харлаа. Ингээд би шахаж шаардаад явах гэсэн. Өнөөдөр бидний тэмцэх сэдвүүд маш их байгаа ш. Ухаан удаг ордоо авъя гэж агсан ч болж гэн. Цагаан суврага төрдөө авъя гэж агсан ч болж гэн. Монгол улсын баялаг газрын доор хэвлэлийн Монголын ард түмний өмч гэж агсан ч болж гэн. Энэ гадаа хүйтэн байна уу юу байна бол октоосоо хамаа байхгүй. Заяа. Хөлдөөд үг ямар Сибирийн 40 хэдэн гаас хүйтэн байж хөлдөөд хүлдэж байхгүй. Би ингээд гадаад улсын дээр ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсын ямар дөлтэй ямар дельта ямар гэнэ ажиллагаагаар чи барай явчлаа гэх. Тэд ерөнхийдөө бол би харахад бол ард түмэндээ бол асар нэр хүнд муутай ерөнхийдөө байна л гэж би харсан. Сошиалаар харж байгаад зураг мөргийн уулзаад ард иргэдэнд баярлаад ингээд байгаа би бол ойлгохгүй. Бас тэгээ моол хүн байна л гэж бодож байгаа. Өнөөдөр үндэсний баялагын сангийн хуулийн хэрэгслийг шахаж шаардгаад чи юм уу энийг ойлгохгүй байж чи баялаг үтээчнэрүүд дайрлаа гэл ингээд надыг ноолоод байна хулгайчаа чинь. Яг энэ хулгайчлаараа ноолж чадахгүй гэж. Элбэгдэр сайхан бэлэг мэдэг мэт юм уу гуулчингууд юмсаар мөнгөний шунлын дэвийн болзрууд улсын орноо хөдөлсөн хулгайчдыг ерөөсө огт ярьж чаддаггүй огт амнаас нь гардаггүй асуудал намайг хараадаг. За юм биш үү манайха Гандамархан лайв өндөрлөе дөө. Уулын зөндөл ярмаар байна. Зөндөл та бүхэнтэйгээ бол үзэл бодлоо хуваалцмаар байна. Миний санаа бодлол ийм л байгаа байхгүй юу? Уулын юм гэдэг бол бүх юм үзэн санснаар болдоггүй. Угаасаа л үнний төлөө дуу хоолой босон ганцаарддаг. Үнний дуу хоолой болоод явахад дандаа ингээд хараагддаг, зүгэгддэг, янз бүрээр доромжлуулдаг, янз бүрээр хочлуулдаг. За ямар ч ингээд лайвгаа төгсөл би хэлчих ингээд тэмцдэг нэр зүйлсэн улсууд та нар нэгээ сошиал шүүгээд нэгээ магтан дуулаад байгаа асуудал чинь бол таалагдахгүй байна гэдэг чинь би хэлж байгаа шүү. Үний эмчил үннээрээ сайхан байх ёстой. Аливаа юм чинь заяа. Тий. Тэгээ би амархан штэ Отгонбаатарын хувьд бол би хэлж илээ. Очоо зүгээр 3 өстэй байгуулга байна, тагнуул цагдаа байна. Очоо шалгуулчаач тэ үеийн сонирхлоор. Одоо миний өмчрийг шалгаад өгөөч намайг ингээд сошиал ингээд утаан дарамтлаад байна. Намайг одоо ингээд асар их баян болцсон ингээд жагсаалаар баяцсан гэд ингэж байна. Энийг би нотлох гэсэн юм агаад ороо шалгуулцгаар тийм иргэн зоргоогоо шалгуулчихл та. Тэгэл бүх юм чи онцод хайдчихтiin боогоос тээ. Гүнэрэ. Нэггүйгээр тэгээ нэг баахан олон нөгөө үнэн баа зөв намын
нөхдүүд нь ингээд өмгөөлөөд хамгаалаад гой гоёор уянгалаад магтан дуулаад ингээд шаардлагач байхгүй хэрэггүй шүү дээ. Тэр бол хамгийн тэнэглэс шүү. За юм байна манайхан лайв өндөрлөө. Тэгээд нэг настан боордуудынхаа тэтгэрийг зүгээр нэг батлан даагч маагч гэдэг элдв юм хуцахгүйгээр зүгээр өгчүүл яасан бэ? Энэ Монгол банкны удирдлагуудаа энэ банкны салбарынхаа да ялангуяа хаан банкныхаа хизээл биелэгдэшгүй та нар тийм өнөөдөр шаардлага тавьчаа та нар ингээд сүржин дөржийн битгий болоод боль заяа. Зүгээр л ард тэр тэтгэврийн хөгжлийг батлан даах шаардлагач байхгүй. Батлан даагч нь наад усч өөрснөө Монгол улстай хүчин зүтгэсэн насаараа хөдөлмөрсөн тэнийхээ мөнгийг өөрийнхөө л мөнгийг авахын төлөө өрөөлөөр батлан даалгах ямар шаардлага байгаа юм бэ гэдгийг би хэлмээр байгаа шүү. За ингээд ахмадуудыгаа дэмжин шүү. За сайхан шеэр хийгээд өгнө манай